Өөр нэг улс төрийн томилгоор ирчээл нэг явуулын шувуу шиг, нүүдлийн шувуу шиг өөртөө идэж ууж ханаал тэгэл ингээ явдаг. Яг ийм л дүр зураг одоо сүүлийн 30 жил давтагдсанаас болоод өнөөдөр энэ асуудлыг ярихаас зур аргагүй болж байгаа юм. Тэгээ манай сургуулийн удирдлагууд бол одоо хүлдүү байна. Оюутнууд өөрсдөө нэлээд асуудалтай. Тэгээд ямар шалтгаанаар байгаа нь тодорхойгүй захиалгатай юм шиг байх юм тавьдаг. За шинжлэх ухаан технологийн их сургуулийн дотоод орчин нөхцөл байдлын талаар оюутан бидэнд мэдээллээ. За хичээлийн анги танхимынхан ширээ сандал эвдэрсэн, ханан нурж обойн хууларсан, проектор гих мэтчлэн тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн байдаг талаар хэлж байгаа. За бид асуудалтай холбогдуулан сургуулийн удирдлагуудаас тодруулахад тухайн оюутан захиалгатайгаар ийм нийтлэл бичсэн сургуулийг харлуулах гэсэн санаатай оролдлогоо гэж тайлбарлалаа. За мөн сургуулийн удирдлагуудаас оюутнуудынхаа сурах эрх ашгийг бүрэн дүүрэн хангасан анги танхимын тогтчлт сайн гэдгийг онцолсон юм а. Ер нь аливаа юм чинь сайжрах хэрэгтэй тийм. 20 30 жилийнхаа өмнөх хөгжилдээр гацчаал 20 30 жилийн өмнөх сандал ширээн дээр ингээл та нар ерөн суухад яадан гэдэг байдлаар ингээд хандаад иж болохгүй байхгүй тийм. Суухад хүндрэлтэй нуруу турууны одоо асуудалтай болох хэмжээний ядаж нойлын цэвэрлэгээний асуудал, нойлын тогтчлтын асуудал ингээд ярихаар эрүүл мэндийг одоо зөрчсөн юм үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бол оюутнуудын эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр гэж бид үзээд байна. Ер нь жоохон оюутнуудаа нэг сайн боддгоо ч гэмээр юм уу? Юу манай ТV заалын нөгөө сандал нь амар хатуу. Тэгээд айгүй хүүтэн. Тэгээд өвөлхөөрөө дандаа курстэй суудаг. Яг нь орчин нөхцөлийн хувьд бол ер нь тэгэл нэлээд авч төлөлтэй л да. Монгол орондоо одоо нөгөө хүчтэй инженерүүд болж гарч ирж их орноо хөгжүүлэх хүмүүс нь энд ирээд ингээд сүр сүлдгүү болоод байгаа байхгүй нөгөө орчны асуудлаас тэрнээс биш багш нарын одоо хөтөлбөрүүд одоо хичээлийн асуудал бол агуулгал сайн байгаа. Одоо ингээд тогтчлтын асуудлыг хөндөд ярихаар нэг санхүүгийн ард нь мөнгө авахгүй л гэдэг л нэг л зовлонгоо ярина шүү дээ. Гэхдээ зөвхөн улсын төсвийг хараад суух уу, өөрсдийн нөөц боломжн дээр менежмент хийгээд цаашаа хөгжих арга замаа олох уу гэдэг бол нөгөө захирлуудын маань сэтгэлийн асуудал болоод байгаа байхгүй. Манай сургуулийн удирдлагууд жоохон лазан байна, онцгүй байна. Оюутан бид нарт таалагдахгүй байна. Үнэхээр төсвөгүй байгаад байгаа юм уу? Орчноо сайжруулах боломжгүй байгаад байгаа юм гэтэл захирлуудын өөр шал өөр. Нөгөө баг дэлхийн жишгт нийт зөрөө суугаад байгаа байхгүй юу? Өнөөдөр бидний төлбөр яг ингээд нөгөө жишээд үүсэх юм бол хувийн одоо цэцэрлэгээс ч ятган төлбөртөө бид нар ингээд сурч байгаа л да. Тэгээ энэ бол бас хөндөг асуудал мөн. Тэгээ шат дараатаагаар төлбөрөө нэмэх асуудлыг ярих гэхээр ард нь улс төр байдаг. Энийг шийдэхгүй ингээд зүгээр гал унтрах байдлаар ингээд цаашдаа яваадах юм бол энэ хідэн одоо улсын өмчийн ихтэй сургуулиуд чинь хөөе дампуурлаа тийм ээ ерөнхий сайдаа боловсролын сайдаа одоо худлаа гэж шууд бол хэлэх нь өрөөсөл байх л та. Гэхдээ тэр хоёрт одоо ямар одоо байдлаар өөрт нь одоо таагүй зүйл тохиолдсон юм уу тийм байдлаар бол бичсэн байж магадгүй. Гэхдээ бид нар яг тэр зүйлээр ингээ хараад яваад судлаад үзэхэд оюутнууд маань коридорт сууж гин, Wi-Fi үйлчилгээ бол хангалттай байна. Хит их ачаал ихсэн үед бол жоохон гацж гин. Тэрнээс биш боломжтой байна гэдэг зүйл дээр бол санаачлаа өгсөн. За сургуулийн анги танхимуудын одоо тогтчлт үйлчлэгээн дээр бол бид нэлээд их явж судалсан. Тэгэхээр тэнд бол айхтар тийм одоо тэн дээр бичсэн зүйлтэй нэг их ингэж дүүцхээр анги танхим бол ховор ганц нэг байж болно шүү дээ тийм ээ.